Үндэсний бүхий барилдааны дүрмд стандартын цодгийг 17 ширээстэй 8 см-аас ихэхгүй өргөнтэй байхаар зааж өгсөн. Гэвч зарим хүчүүдийн зүгээс стандартын бус нэмэлт ширээс болон углаастай зодог шуудаг өмсөх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд үндэсний бүхий барилдааны дүрмийн дагуу сануулгах болон барилдаанаас хасах шийдэглэлийг ногдуулдаг байна. Сүүлийн жилүүдэд үндэсний бүхөөр хичээллэх сонирхох залуусын тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад сар бүр бүхий өргөнд хамгийн багадаа 2-оос доошгүй бүхий барилдаан тогтмол зохион байгуулагдаж байгаа. Гэвч үүнийг дагаад зарим бүхчүүдийн хувьд стандартын бус зодог шуудаг хэрэглэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Энэ нь нэгдүгээрт өв соёлоо үл хүндэтгэх, уучраа бөхөө гэмтэх, гар хурууг нь эсгэж гэмтэх шалтгаан болж байна. Одоо мөрний шонтгор яс далд ороогүй, далд орсон уутын эсгүүр энтрийг хорцсон байгаа штэ. Тэрийг бол сар эсгүүртэй тэгээд ширээс нь 8 см-тай багцаа 17 ширээстэй энтрийг бол яг л тэр стандартын дагуу л хийж байгаа да. Одоо энэ бол ингээд тухайн хүнийхээ биедэд тааруулсан мөрний шонтгор яс гарсан стандарттай. Тэгээд одоо 17 ширээстэй 8 см-т багцсан гэд ингээд хангалттай багцсан зодогнууд байдаг л та. Одоо 19 ширээс 21 ширээсдэг 8 см-та ойчиг гэх юм бол бас болохгүй. Яг гэвэл 17 ширээст гэж заагаад өгсөн. Шуудыг 7 ширээстэй шуудаг гэж заагаад өгсөн байна. Үндэсний бүхийн зодог шуудаг үйлдвэрлэдэг цэгүүдийн хувьд Монголын үндэсний бүхийн холбооноос баталсан стандартын дагуу хийдэг. Ингэхдээ тухайн биеийн онцлогт тохируулан хийдэг. Харин стандартын бус зодог шуудаг хэрэгэлсэн бүхэд дараах шийдэглэлийг ногдуулахаар зааж өгчээ. Бүхийн одоо зодог шуудагны хувьд бол мэдээж хэдрүүлсэн ширээстэй, ширээсэн завсраан одоо хатуу зузаан биетэй юм хавчуулж ширдэг, зодогны танаас их зэргийн юм зөрчлүүд бол байдаг. Тэгээд барилдаан болгон дээр Монголын үндэсний бүхий холбооны дүрмийн зөвлөлийн одоо өмсгөж шалгагч гэж хүн ажилддаг. Тэ. За барилдааны одоо яг энэ өмсгөлийн хэм хэмжээг зөрчсөн бүхэд бол тухайн барилдаан дээр нь бол шаардаж солиулах албан ёсоор тавьсан энэ шаардлагыг биелүүлээгээ тохиолдолд бол барилдуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах. За мөнх хотор арслан. Харин бүхчүүдийн хувьд стандартын шаардлага хангасан зодог шуудаг өмсөх тэр тусмаа нэмэлт ширээс нуглаа оюулахгүй байх ёстой. Хэрвээ дүрмээ удаа дараа баримтлаагүй тохиолдолд тухайн бүхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасах заалт үйлчилнэ. Тиймээс бүхчүүдийн хувьд дүрм журмаа баримтлан Монголын үндэсний бүхийн холбооноос баталж өгсөн стандартын дагуу зодог шуудаг өмсөж барилдаанд оролцох шаардлагатай байна. Аранга аймгийн зан